Тэгэхээр энэ дээр бол миний байр суурь яг тэр цаана те хин яагаад байгааг бол өндөө би мэдэхгүй. Ерөнхийдөө улсын хурлын гишүүдийг үг үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө те одоо харлуулах, гүйтгэх, шалгах ийм юм бол явагдаад байгаа шүү дээ. Байнга явагдаж байгаа. Энэ нь над дээр бас тохиолдсон гэдэг утгаар бол би энэ тал дээр нь бол байж болохгүй зүйл гэж үзэж байгаа. Яг цаана тэр зохион байгуулаад байгаа хүмүүсийг нь би мэдэхгүй. Наад чиглэсэн мэдээлэл хийсэн. Тэгэхээр би бол яг ерөнхийлөгч тэгээд байгаа гэдэгт надад бол бас баталгаа байхгүй ч би тэр хэсгийг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан л улсын хурлын гишүүдийг үг үзэл бодлоо илэрхийлсний төлөө ямар ч байсан ингээд байнгын баалж байдаг, байнгын харлуулж байдаг, гүтгэж байдаг энэний эсрэг бол би ямар ч зогсно. Миний тохиолдолд бол засгийн газрын тэргүүн асны зүгээс бол хийдэг байсан. Маш тодорхой. Засгийн газрын шүүмжиллээ, ерөнхий сайд асан оюун эрднийг шүүмжиллээ, маргааш нь хэвлэлээр худал үнэн гүтгэлэг гарлаа. За дахиад шүүмжиллээ, дахиад шинэ юм гарлаа. Ингээд ерөөсө тасралтгүй ийм явц байсан уу гэвэл байсан. Тэр би бол энийг яг өөрийнхөө өнцгөөс л авч үзсэн. Гэхдээ энэ бол цаана яг ямар асуудал байгаад юу шалгагдаж байгааг нь бас бид нар мэдэхгүй. Тэгээд тэр гүнзгий орж бол тэрлүү бол одоо орохыг бол би бас мэдэхгүй, дэмжихгүй. 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд орцсон намаас Ганбаатар гэдэг хүн нэр дэвших гэжсэн гэдэг агуулга дээр тогтцсон. За одоо энэ асуудлыг бол бас бүгдөө шалгадаад байна гэдэг агуулга дээр ярьсан л намын. Тэгэхээр би бол энийг бол бас тэгж бодохгүй, би мэдэхгүй. 27 онд арслан намаас Ганбаатар гишүүн дэвшин гэсэн шийдвэр бол гараагүй байгаа. Хаанч гараагүй шүү дээ. Тэгэхээр яг ийм аль биесны шийдвэр гарчаад энэ хүнийг ингэж байгаа бол бас нэг хэрэг. Тэгэхээр би тэр өнцгөөс нь ч гэсэн би бол нэг асуудал харахгүй байгаа. Тэгэхээр энэ асуудлаар яригдсан үү? Тийм. Шалтгааныг нь бол би мэдэхгүй, хин тэгж байгааг нь бас мэдэхгүй. Ямар тайж улсын хурлын гишүүнийг үг үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө байнгын дарамтлах, харлуулах, гүтгэх ажиллагаа бол байгааг би дээрээ мэдэрсэн. Тэгэхээр тийм юм бол байдаг. Гэхдээ хин тэрийг нь ямар тохиолдолд хийгээд байгааг нь шалтгааныг нь бас би мэдэхгүй шүү дээ. Би өөрийнхөө тохиолдлыг бол маш сайн мэдж байгаа шүү дээ. Үг үзэл бодлоо илэрхийллээ. Нэгэсэндээ шүүмжиллээ, маргааш нь гүтгэлэг. Шүүмжиллээ, маргааш нь бүр яг ингээд 5 дахь өдөр шүүмжлэхэд хагасаа өдөр нь гудамжинд гараад миний эсрэг ярилцлага хийе явж байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм юм бол байдаг. Би энэ талаас нь л бол харж бодож байгаа. Монгол Улсын ерөнхийлөгч чиглэсэн энэ мэдээллүүд нь өөрөө бас улс төрийн өнгө ажилтай харлаацсан учраас. Тэгэхээр яг мэдээллийг бол тий одоо хувь гишүүд ингээд хэлсэн шүү дээ. Ерөнхий тэр санаа нь бол тий бүлгийн байр суурь юу гэвэл ерөнхийдөө үг үзэл бодлоо илэрхийлсний төлөө хин нэгэн хүнийг харлуулж гүтгэж за янз бүрийн гүйцэтгэх ажиллагаа хийж болохгүй гэсэн ганцхан ийм л байр суурьтай. Үг үзэл бодлоо илэрхийлээгүй байж хат нь хийж байгаа бол дахиад өөр асуудал тий энэ чинь нэг асуудал байгаад хийгээд байна гэдэг асуудал үүсэх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энийг ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхээр Ганбаатар гишүүний хувьд бол одоо би ингэж үг үзэл бодлоо илэрхийлээд байгаа учраас намайг ингэж байна гэж өөрөө хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр бол тэр категорид хамрагдаж байгаа байхгүй юу? Тийм нэгдсэн байр суурь. Түүнээс биш одоо ингээд яг ингээд боттоор шүүмжлээд дангууд ийм ажиллагаа явагдаад байгаа нэг хэрэг зүгээр байгаа хүн дээр ажиллагаа явагдвал нэг юм байгаад явагдаж гин гэж үзэх бас боломжтой. Тэгэхээр тэрийг бол бид нар хорж болохгүй шүү дээ. Хуулийнхаа дагуу улсын хурлын гишүүнч адилхан, жирийн иргэнч адилхан бүгд хуулийн дор ижилхэн нэг дээвэр дор л амьдрах ёстой. Тэгэхээр их хурлын гишүүн учраас шалгаж болохгүй гэсэн юм огт байж болохгүй. Бүр өшөө маш их шалгах хэрэгтэй. Ялангуяа тэр хөрөнгө орлого тий одоо янз бүрийн хууль бус ажиллагаанд оролцсон хэсэг гээд гагцгүй шүүмжлэхээр тэгээд байна гэдэг юм яригдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр чи би чинь тэр чинь намайг бас шүүмжлэхээр ингэж идэг байсан учраас би чинь нэрээ тийштэй л гэж байгаа. Түүнээс биш цаана үнэхээр хууль бус ажиллагаа явагдсан байгаад хийж байгаа бол одоо тэрийг бол ерөөсөө бид нэр таслан зогсоож болохгүй шүү дээ. Бид нар бас хууль хүчний байгууллагынхаа хийж байгаа ажлыг бүрэн дүүрэн дэмжих ёстой. Гишүүн гээл нэг хуулийн гадуур амьдарч болохгүй.